бид бүхэн бас гар сэтгэл дийлэн ажиллаж одоо өнгөрсөн жилүүдэд улсын тэргүүний сургууль болгож чадсан, сургуулиа 3 давхар болгож чадсан. 90 удаа ажил үйлчлэгээр Увс аймгийн төрийн үйлчлэгээний тэргүүний байгууллага гэдэг эрхэм цолонд хүрч чадсан. Энэ бүхэн маань бид бүхний ажил амьдралын, амжилтын бас энэ сургуулийн түүхэн үеийн оргил цаг үе байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Зогсдоор 2 дугаар сургуулийн хамт олон, үеийн хамт олон багш сургууль хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, нийт сурагч, чин сэтгэлийн хадуун мэндчилгээ дэвшиж та бүхэн минь үеийн үед мандан бадрах болтугай. За өнөөдөр ихэнх багшийн хүндэтгэлийн цайханд өргөдөн ирсэн хүмүүст өчигдөр та бүхний энэ оройн амгалан ялгарья. За өнөөдөр 37 жилийн өмнө Удаан хотын 2-р 10 жилийн дунд сургууль гэж үүсгэн байгуулагдаад 7 настай байсан. Тэр шинэхэн сургууль тэр анхны захирал Монгол Улсын гаяа багш Хүнжил захирлаа удирдах өргөдөн ирж Пенрийн удирдагчаар ажиллаж ирснээс хойш эрдэм захируулсан дээг өргөдөг хувь заяагаа холбож Пенрийн удирдагч, сургуулийн менежер, бүх нийгмийн ухааны багш, сургуулийн ахлах менежер, захирлын үргийн төр ордын гүйцэтгэгч гээд одоо багшийн хийж бүхий л албан тушаалыг гялалцдал хашиж багтан сайхан бүхий үе үеийн хамт олонтойгоо хамтдаа бүтээж тэднийг удирдан мандаж байсан агуу одоо удирдагч багш түүний зэрэгцээ одоо иргэд сум аймгийнхаа иргэдийн ичгэлийг хүлээж иргэд төрийн гүүр болж аймаг сумын иргэдийн төлөөлөгчдөг 3 удаа сонгогдож байсан төрийн түвшээ энэ их ажлын хажуугаар одоо хэмжээний дараа үлдэгчдийн эмнэлгийн дараа эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн гэх мэт бүхий л одоо хариуцлагатай ийм ажлуудыг үүсгэж нийт төртөө биелүүлж гялалцсан амжилт гаргаж ирсэн багш маань өнөөдрийн биднэртэй хамт ажиллаж тэтгэл төрсөн ч гэсэн биднэртэй зөвлөгөө өгсөн үргэлж сургуульдаа санаа тавиад ингэж хизээч асуултгүй холбоотой байдаг мундаг багш маань өнөөдөр гаяар төгшөөж хүндэтгэлийн цайханд хийж байгаа юм. Бид бүхэн туйлын баяртай байна. За ингээд багш маань маш их одоо уран яруу одоо холбож ярьдаг маш мундаг. За бид нар хажууд нь байгаа насны дэрэгдэх үе шавтгчээ бас төрсөн өдрөөрөө биендээ бас нэг дүрхэн өрт зохиож өгд юм аа. Тэгээд багшаа дүрхэн төрсөн өдрөө зохиож өгчээсэн дүрхэн өрт одоо танилцуулснаас хэдий бидний сургуулийнхаа амьд архив бид бүгдийн хайртай багш эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон энэ цагийн нэг л баатар эцэж ядрахыг бүрнээ ууртан эрдмийн өрөөндөө бүхнээ зориулсан эхэлсэн бол дуусчлахыг эрч хүчтэй эрхэмсэг хатагтай. Улсын тэргүүний Пенрийн 28 дугаар бүлгийн ахлах удирдагч, улсын тэргүүний 2 дугаар сургуулийн сургуулийн ахлах менежераас Ахмад багш загирцгийн алтан багш таныг Монгол Улсын гаяар багш гэмээр эрхэм хүндтэй шагнадаар шагнагдсан хамт олонныхаа нэрийн өмнөөр болон байсан алтан цогтой чин сэтгэлийн халуун баяртай өвшүүлээ. Зэрэг байгаа юм байна. Хамтран ажиллаж байсан. Сайн болж байна. Бүх одоо сайхан хэлтэй. Тэр бүгдийг бас энэ алтан сүх багшийнхаа дурсамжинд бас шингээхийг бодсон. Тэгээд алтан сүх багшийн маань бас энэ сургуульд ерөөсөө насаараа хамт ажилласан. За тэгээд маш их цангарахтай, маш их чиглүүлэгч жинхэнэ одоо халан батна хайрын дотроо ийм одоо маш гоё хүнтэй тэгээд орж ирсэн одоо залуу багш нарын бүгдийн одоо багшийн ирнэнд зэрэгт хүргэж чаддаг
хамт олонны сэтгэлийн хамтар болж танд энэ бүрсэмжийг одоо уншиж өгье. Зарчим чадвар шаардлага зөв үг яриагаараа үе үеийн хамт олноо өдөртөн чиглүүлж ажлыг жинхэнэ утгаараа хийлгэж чаддаг. Залуу хойч үедээ багшлах эрдмийн арга зүйд амьдралынхан утга учир баяр бахархал болох нь зөвлөн зааж өглөөлөн эзэмшүүлж чадсан эжээнтэй эрхэм хүн 2 дугаар цогцлбор сургуулийн ахлах менежер зэ алтан танаа 10 жилийн 2 дугаар сургуультайгаа амьдралаа нэгтгэн ховж өдөртөн ажилласан пионерын бүлгнээ улсын тэргүүнээр өргөн мангуулж аймаг сургуулийнхаа нэрийг април төлөөлөгч тэргүүлэгчээр 3 сонгогдсон орон нутгийнхаа хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж төр төмнийхээ итгэлийг даасан төрийн түвшээ бүсгүй төрийн байгууллага боловсролын салбарт удирдах ажлаараа чам барьж сургуулийн менежмент, сургуулийн орчин, багшийн хөгжил, арга зүй, ур чадвар, эсэлт, төгсөлт, уралдаан тэмцээн, хүүхдийн мэдлэг ур чадвар, хүмүүжил, төлөвшил, хамт олонны нийгмийн асуудал харьяалахгүй, хамаарахгүй зүйл гэж нэгэхэн ч үгүй сайхан амжилтын түүчээ чадварлаг менежер Чамбай Бүсгүй амьдралынхаа алтан харгуйг ухаанаараа гэрэлтүүлж алагхан үр ачзээ ахан дүүсийнхээ замыг зөнгөөрөө хөтөлж ард улсынхаа аз жаргалын илч гэрлийг оюунаараа бадраасан галт цогтоо ижээ бүсгүй гайхалтай сайхан эгч бүсгүй нийтж төв зангаараа найз нөхдөөн дагуулж шулуун шудраг яриагаараа хамт олондоо хүндлэгдсэн цоглог дайчин бүсгүй сүлдэх ямартай аавынхаа хөдөлмөрч дайчин чанарыг сэцэн ухаант ээжийнхээ өр зөөлөн айлыг өвлөж хүмүүжээд өрөөлийг сурган соёх их үлстэй улбаалж залхамжилсан зарчимч тууштай хүний хайлан бүсгүй үндэсний соёл дээл хувцсаараа дэгжирхэж гангардаг үүх түүх хууль дүрмэн баримтаж гангардаг намрын найрын хоймрыг уйрааж гангардаг найз нөхөд хамт олноо урмын өгсөрэн тэтгэж гангардаг өгөөмөр Монгол бүсгүй хүний орчлонгийн өндөр заяанд тод мөртөө эрхэм хүн хүүхдийн дуутай гэгэн өргөөг өнгөлөх хувьтай эрдэмт багш улсын тэргүүний 2 дугаар сургуулиараа овоглох эрхтэй ахлах менежер амжилтын буйхаг алтан гац одонгороо гэрэлтүүлж алдрын титмийг гавьяат багш цолоорон дээдлэн дархалсан зангарахтай удирдагч бүсгүй загирж авийн алтан сүхт таны гэгэн харгуйг сүүн өнгөөр мялан сэтгэлийн ханд өглөг болгон дурсгая. Монгол улсын тэргүүний 2 дугаар цогцлбор сургуулийн хамт олон 2021 оны 12 дугаар сарын 29. За их хүндэт багшаа хүндэтгэн урья.
төсөөд Монголын ёс сурталчилсан залуучдын эвлийн төв хорооны илгээлтээр Улсын багшийн дээд сургуулийн Төв Пендрийн удирдагчийн ангид элсэн суралцсан юм аа. Тус сургуулиа төгсөж ирээд 10 жилийн 2 дугаар сургуулийн захирал, тухайн үеийн ардын их хурлын депутат, дэлхийн Түмэн Жаргал гэдэг хүн надыг өөрийнхөө сургуульд Пендрийн удирдагчаар авах санал тавиад надаас түрүүн очиад эвлийн төв хороон дээрээс аймгийн эвлийн хороон дээрээс очиад миний товлтыг аваад өөрийнхөө сургуульд Пендрийн удирдагчаар авчихсан байсан юм аа. Тэгээд Түмэн Жаргал захирал маань надыг Пендрийн удирдагчаар авах гэхэд би сүрдэж байсан. Энэ сургууль бол том сургууль, улсын тэргүүний сургууль болох гэж байгаа сургууль. Энд би бол ажиллаж амжихгүй хөдөө сумж явж ажиллана гэхэд чи ажиллаж чаднаа гэж надыг аваад тэгээд энэ сургуульд би тасралтгүй 37 жил ажилласан юм аа. За энэ хугацаанд бас надад Өнгой сумын сургуулийн захирал болох, Сандомны сургуулийн захирал болох, мөн одоо түүхтийн байгууллагын дарга болох. Тэгээд одоо олон удаа самлууд иржсэн. Энэ бүх самлаас би татгалзаад өөрийнхөө сургуульд тууштай 37 жил ажилласны үр дүнд өнөөдрийн энэ эрхэм цолонд хүрсэн байхаа гэж бодож байгаа. Надтай хамтран зүтгэж энэ сайхан эрхэм цолонд хүрсэн Улс аймгийн улсын тэргүүний цогцлуур 2 дугаар сургуулийн үеийн нийт хамт олондоо чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Баярлалаа. За ингээд сая манай сургуулийн захирал Инкбат захирал маань Улаанбаатар хотоос над руу